Суралцахуун зорилтын хүрээнд мултимедиа элемент болох хөдөлгөөнд зургийг интернет орчноос хэрхэн татах тухай зөвлөгөөг өгье. За эхний ээлж нь интернет браузер буюу интернет хөтөчөө ажиллуулна. За Google гэсэн хайлтын хэсэг дээр тухайн хайж байгаа зургийнхаа нэрийг бичиж өгнө. Бичихтэй англиар бичвэл англи нэршлэр бичих юм бол илүү олон сонголттой оновчтой хайлт гарч ирнэ. За horse гэсэн үгнийхээ арталд хөдөлгөөнд зургийн өргөтгөл болох GIF гэсэн өргөтгөлийг бичиж хайна. За гарч ирсэн хайлтын бүх гэсэн хэсгийн хажуудлын зураг гэсэн сонголтыг хийж өгнө. За эхний морины зураг дээр даръя. За ингээд хөдөлгөөнд зураг манд гараад ирж байна. За өөрийн бэлтгэсэн талбар дээр тухайн зургийг хадгалахын тулд зурган дээрээ маус 2 товчлуураа даран copy image гэсэн сонголтыг хийж өгнө. За энэ удаад copy image гэсэн сонголтыг хийлээ. За өөрийн бэлтгэсэн талбар дээрээ тухайн зургийг буулгая. За мөн тухайн зургаа буулгахдаа тухайн талбар дээрээ маус 2-оо дараад paste буюу буулгах гэсэн сонголтыг хийнэ. Ингэснээр бид бүхэн хөдөлгөөнд зурагтаа боллоо.